Сайн бацхан нуурна ТV суугтаа тавтай амарлцгаано. Өнөөдөр би та бүхэнд Тайванд гарсан нэгэн хэргийг ярих гээд бидлээ. Тайваны Токли тосхны оршин суугч Оо Ён Хванпужи эхнэр нөхөр хоёр байдаг. Тэр хоёр өглөөний 10 цагийн үед байнга өөрсдийнхөө тэжээвэр нохоо болох Пампангаас салхинд гаргадаг гэсэн. Пампанг жимсний цэцэрлэгийн дундуур баяртай яг гүйж харайж байгаад гинт нэг тийш алга болчихдог. Харин удалгүй хаанаас ч юм нэг үл мэдэгдэх ясны хилтэрхийг зуугаад эзэн дээрээ буцаад хүрээд ирсэн. Оо Ён эхэндээ нэг их тоогоогүй гахаан яс юм уу амьтны яс байх л гэж бодсон. Энд тэндээс хоол хайж айлууд руу орцсон зэрлэг амьтад осолдож хөвч юм уу янз бүрийн байдлаар өөхөх тохиолдол энэ нутгийн хувьд бол маш их тохиолддог тийм зүйлээс учраас энэ яс зууж ирэх нь бол нэг тийм хачирхалтай зүйл байгаагүй. Ингээд Оо Ён нохооныхоо зууж ирсэн ясыг нь аваад хол шидчихдэг. Тэгтэл Пампанг нөгөө ясыг буцаагаад зуугаад эзэн дээрээ аваад ирдэг. Эзэн нь ясыг ингээд сайн харсан чинь яг л хүний гарын яс шиг харагдсан. Ингээд Оо Ён маш их сандраад шууд цагдаа руу дуудлага өгдөг. Өдөлгүй түүний дуудлага өгсөний дагуу цагдаа нар жимсний цэцэрлэгт хүрээлэнд хурч ирэн Оо Ён саяын болсон явдлыг цагдаа нарт бүгдийг нь тайлбарладаг. Үүнээс гадна Оо Ёнд хэд хоногийн өмнө бас нэгэн сонин зүйл тохиолдсон байсан. Үүнийгээ ч гэсэн цагдаад хэлдэг. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр хэд хоногийн өмнө гэрийнхээ хашаанд маш өмхий үнэртэй байгааг нь анзаараад хашаагаараа хааж байгаад гэрийнхээ ойролцоо байдаг жимсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо очсон. Тэгтэл тэнд амьтны сэг шиг тийм маш өмхий үнэртэй зүйл байсан. Гэхдээ энэ хавьд бол яг зэрлэг амьтны яс таарах нь хэвийн байдаг байсан учраас Оо Ён тэрийг хавчаараар хавчиж аваад муухай үнэртэй байсан учраас шатаачсан гэж хэлдэг. Тэгээд магадгүй тэр шатаасан ясны үлдэгдлийг Пампанг зуугаад хүрээд ирсэн болов уу гэж цагдаа нарт хэрэлдэг. Ингээд цагдаа нар бол энэ хэргийг нь бичиж аваад тухайн ясыг нь аваад явдаг. Тэгтэл удалгүй хэд хоногийн дараа дахиад нөгөө Оо Ён яс олсон газраас ойролцоо бас нэгэн яс олдог. Энийг бол бас цагдаа нарыг дуудаж өгдөг. Тэгэхэд энэ нь болохоор хүний баруун гарын яс олох нь бол тодорхой болдог. Ингээд цагдаа нар тэр даруй тухайн газар нутгийг бүсэлж нэмэлт хүч дуудаж эхэлсэн. Төд удалгүй цагдаа нар нэгжлэг хийж байгаад цэцэрлэгт хүрээлэнгээс ойролцоогоор 15 метрийн зайгаас мөн л хүний хөл олж илрүүлдэг. Цагдаа нар уул мөр болохын тулд жимсний цэцэрлэг доторх худгийн усыг хүртэл бүрэн шавхаж олон талаас нь нэгжлэг хийж бүхэл байж болох газраар эрен хайгуул хийж эхэлсэн. Тэгтэл саяын олцсон тэр хөл гарны яснаас гадна өөр яснууд олж илрүүлж чадаагүй. Ингээд энэ явдлаас хойш 2 хоногийн дараа буюу 9 сарын 13-ны өдөр Пампанг дахин гэрээс ойролцоогоор 200 метрийн зайтай өвсөн дундаас нэгэн зүйл олсон. Тэгээ энэ нь юу исэн бэ гэх юм бол цагаан ийм ууттай зүйлийг амандаа зуугаад хурж ирдэг. Уутан дотор маш муухай үнэртэж байсан. Ингээд Оо Ён бол дахиад цагдаа нарыг яаралтай дуудсан. Цагдаа нар хурж ирээд уутыг нь задлаад үзтэл дотор нь 3 давхар уутанд ууталсан хар өнгийн гялгар ууттай зүйл байдаг. 3 давхар гялгар уутыг задлаад үзтэл дотор нь далдуу модны навчиг зүйлээр бас нэгэн ороосон зүйл гарч ирсэн. Ингээд цагдаа нар бол далдуу модны навч тэгээд тэр гялгар уутыг бүгднийг задлаад үзсэн чинь тэрэн дотроос хүний толгой гарч ирсэн. Цагдаа нар Пампангийн олсон толгой болон өмнө нь илэрсэн гарын яснуудыг улсын шинжилгээний байгууллагад явуулж шинжилгээг хийлгэж эхэлсэн. Гэтэл яг энэ олдсон зүйлүүд нь болохоор задрал маш их явагдсан тул нүүр царайг нь бол таних боломжгүй байсан. Гарны яснууд ч гэсэндээ хит хэвдэрсэн учраас хурууны хээг нь авах боломжгүй болсон. Ингээд цагдаа нар бол ДНХ-ийн шинжилгээд найдахаас өөр аргагүй болж ДНХ-ийн шинжилгээг хийж эхэлсэн. Шинжилгээгээр толгой болон 2 гар нэг хүнийх болох нь тогтоогдсон боловч цагдаагийн ДНХ-ийн мэдээллийн санд бол яг таарах хүний мэдээлэл гарч ирээгүй. Учир нь цагдаа нарын ДНХ-ийн жагсаалт гэдэг нь болохоор дандаа өмнө нь гэмт хэрэгт холбогдчихсэн ч юм уу тиймэрхүү хүмүүсийн мэдээлэл байсан болохоор хохирогч өмнө нь ямар нэгэн хэрэгт төвөгт холбогдож байгаагүй байх магадлалтай гэсэн үг байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тулгуурлан цагдаа нар хохирогчийн талаар дараах таамгийг гаргадаг. Нас нь ойролцоогоор 20-45 насны орчим, урт буржгар үстэй, өндөр нь 155-аас 159 см орчим. Шүдэн жигд бус нэлээд нааша цаашаа тийм ургасан шүдтэй, хацрын ясны байрлал нь энгийн хүмүүсээс арай өндөр тийм хацартай байсан. Эдгээр онцлогоос нь үзэхэд бол
хохирогч тайванд хүн биш байх, гадаад хүн байх магадлал өндөр гэж цагдаа нар дүгнсэн. Тэд одоо байгаа мэдээллийн үндэслэн хохирогчийн нүүр царайг сэргээн зураг болгон гаргаж эвлүүлэн мэргэжлийн хүмүүсээр ажилуулад тэгээ зурагт хуудсыг хэвлээд тарааж эхэлсэн. 2-7 хоногийн хугацаанд 80 гаруй дуудлага тэр зургийг хараад ирсэн ч гэсэндээ яг хэргийг ол шийдэх бодтой тусламж ерөөсө болж чадахгүй байсан. Цаг хугацаа өнгөрч хохирогчийн хэн болгон тодорхойгүй хэвээр байснаар мөрдөм шалгах ажиллагаа бол мухардалд орж эхэлдэг. Тэр үед цагдаагийн газрын утас дуурч дахин нэг дуудлага ирсэн. Дуудлага хийсэн хүн нь Жунвэн гэдэг нэртэй эрэгтэй хүн байсан. Тэр хэлэхдээ миний найз бүсгүй Вьетнам хүн байдгаа 3 сарын 23-наас хойш огт холбоо барьж чадахгүй байгаа. Цагдаа нарын тараасан зургийг харахад миний найз бүсгүйтэй нэлээд төстэй харагдлаа. Бас тэр цагаан навчны боодол нь би найз бүсгүйдээ өгсөн тийм навчтай нэлээд төстэй харагдаж байна гэсэн мэдээллийг өгдөг. Ингээд цагдаа нар бол яаралтай Жунвэнийг дуудаж уулзан найз бүсгүй болох Амёгийнхэн зургийг нь түүнээс авч шалгахад ер нь бол хинч харсан хохирогч болоод Амё хоёрын зураг бол маш адилхан харагдчихсан. Ингээд 100% яг энийг баталгаажуулахын тулд ДНХ шаардлагатай болсон. Энэ цагдаа нар Тайванд амьдардаг гэсэн Амёгийн үеэлэгчээр нь дамжуулан Вьетнам дахь гэр бүлийнх нь хаягийг олж Вьетнамын Хошимин хот руу явж гэр бүлийнхнээс нь ДНХ-гийн сорьц аваад буцаад Тайванда эрен шинжилгээ хийдэг. Ингэхэд хохирогч Амёгийн ДНХ бол тухайн олдсон цогцсны ДНХ-тэй яг таарч хохирогч нь Амё болох нь батлагдсан. Хохирогч Амё болохоор Вьетнамаас Тайван руу ажиллахаар ирсэн эмэгтэй бөгөөд түүний жинхэнэ нэр нь Ле Ти Тран гэдэг нэртэй эмэгтэй байсан. Хохирогчийн хэн болох нь тодорхой болмогц цагдаа нар с ิจ гтнийг мэдээж хайж эхэлсэн. Тэд хамгийн түрүүнд Амёгийн найз залуу болох цагдаагийн газарт мэдээлэл өгсөн Жунвэнийг с ิจ гтнэр үзэг шалгаж эхэлдэг. Вьетнамд амьдарч байгаа Амёгийн гэр бүлийнхэнд бол охиныхон талаар дуулгахад тэд нар найз залуутай байсан гэдгийг нь огт мэддгүйгээс гадна Амё Тайванд ирэхээс өмнө Вьетнамд аль хэдийн гэрлэж хүүхэдтэй болсон нөхөртөө эмэгтэй гэдэг нь тодорхой болдог. Жунвэн хэлэхдээ түүнийг гэрэлсэн гэдгийг нь бол би мэдчихсэн. Нөхөр нь мөн адил Тайванд ажилладаг гэдгийг ч гэсэн мэднэ. Гэхдээ би түүнд маш хайртай байсан болохоор нөхөртөө гэдгийг нь мэдсэн ч гэсэн түүнтэй нууцаар уулздаг байсан юм аа. Энэ оны 3 сарын 23-нд нөхөр нь бит хоёрын харилцааг мэдчихсэн. Би Амё бас түүний нөхөр бит гурав хоорондоо уулзалдсан. Тэгээ бас маргалцсан. Үүнээс хойш бол би Амёгоос ер нь бүрэн салъя гэж шийдээ салчихсан байсан. Гэхдээ тэр орой Амё над руу уцтаад маш их сандарсан хоолоогоор намайг ирээд аваач гэж хэлсэн. Гэхдээ би тухайн үед бол маш их ажилтай байсан болохоор очиж чадаагүй. Ажлаа дуусгаад буцаагаад Амё руу залгасан боловч тэр ерөөсөө уцаа авахгүй байсан гэж цагдаа нарт мэдээлдэг. За ингээд цагдаа нар болохоор с ิจ гтнэр түүний найз залуугаас гадна Амёгийн гэр бүлийнхнийг нь мөн шалгаж ээж Ваншилан ах Лимин нарын хэлснээр Амё нөхөртөөгөө бол байнга муудалцдаг, нөхөр нь түүнд гар хүрдэг байсан гэдгийг олж мэддэг. Мөн Амё нөхөр маань намайг алдчих магадгүй гэж ээжтэй нэг удаа хэлжсэн гэдгийг нь бас олж илрүүлдэг. Ээж Ваншилан нь 3 сарын 23-ны орой 10 цагийн үед охинтойгоо хамгийн сүүлд уцаар ирсэн гэж хэлсэн. Охин нь тухайн үед уйлан би ер нь Вьетнам руу нутг руугаа буцмаар байна. Хэрвээ би Тайванд байгалах юм бол надад ямар нэгэн муу зүйл болж магадгүй юм байна гэж ярьжсэн гэдэг. Гэвч ээж нь түүнийг зүгээр л нөхөртөөгөө муудалцаад баг зэрэг гомцсноосоо болоод ингэж хэлж байгаа байх гэж бодоод тайвшруулад тэгээд уцаа тасалсан тухайга цагдаа нарт хэлдэг. Цагдаа нар ингээ мөрдлөгөө явуулж явах явцад бол Амёгийн түрээстэж байсан байрны эзэн маш чухал мэдээллийг цагдаа нарт өгдөг. Тэр хэлэхдээ 2013 оны 3 сарын 24-ний үдээс хойш Амёгийн нөхөр Пэнмин Хua том жижиг нийлээд нийт 3 цүнх өргөөд гэрээсээ аваад гарч байгааг би харсан. Тэгээд тухайн өдрөөс хойш бол би Амёг ерөөсөө олж хараагүй гэж цагдаа нарт мэдээлэл өгдөг. Ингээд ер нь бол бүх баримт нөхөр Пэнмин Хуаг зааж исэн. Хүмүүсийн хамгийн их цочирдуулсан зүйл нь болохоор нөхрийнх нь ажилтдаг үйлдвэр нь Амёгийн биеийн хэсгүүд олдсон газрын яг хажууд байрладаг байсан нь бол цагдаа нар болоод хүмүүсийн с ิจ гийг ол шууд төрүүлж исэн. Энэ хэргийн хувьд болохоор Тайванд ажилтдаг гадаад ажилтдын тунд маш хурдан тархсан.
Ингээд том шууган тарж эхэлсэн. Олон хүн нөхөр нь гэмт хэрэгтэн байхаа гэж ер нь бол үзчихэж исэн. Ингээд цагдаа нар бол ер нь нөхрийг нь сэжигтэн гэж үзчихсэн. Гэхдээ яг баримт нотлогоо олдохгүй явж байгаад 2013 оны 10 сарын 2-нд Пингминхуаг оргох вэ гэж болгоомжлон түүний ажилтдаг Кунмин аж үйлдвэрийн компани дээр очдог. Пингминхуа эхнэр гэрээсээ явсан. Гэхдээ хаана байгааг нь мэдэхгүй гэж ер нь бол цагдаа нарт хэлээд байсан. Цагдаа нарт түүнд Амёгийн толгой 2 гарын зургийг үзүүлээд эхнэр чинь 8 насаа алдсан гэж хэлэхэд түүний нүүрэнд бол гайхсан, сандарсан, гунигилсан ямар ч сэтгэл хөдлөл ажиглагдаагүй хитрхи тайван харагдчихсан. Цагдаа нар түүнийг сэжигтнэр баривчилж байгаагаа хэлээд түүний байрлаж байсан өрөөнөөс хувийн эд зүйлсүүдийг нь хурааж аваад тэгээ түүнийг бол байцаалт авахар цагдаагийн газар руу дагуулад явдаг. Пингминхуагийн хувьд болохоор яг Тайваны иргэн биш Вьетнам гадаад хүн учраас түүнийг байцаах бол амаргүй байсан. Тэр хүсэхгүй байгаа асуултуудаа мэдэхгүй хариулж чадахгүй нь гэж булзааруулж исэн. Зарим асуултад бол бүр таг дуугүй болчихдог байсан. Мэдээж түүнээс байцаалт авахдаа цагдаа нар мэрэгж орчуулагчаар дамжуулан байцаалтаа авч исэн ч гэсэндээ нөхцөл байдал бол ерөөсөө өөрчлөгдөхгүй яг л нэг тийм хിവэрэ байсан. Цагдаа нар одоо хүртэл цуглуулсан бүх нотлох баримтаа дийлхэн нэг бүрчлэн шалгаж байгаад энэ хэргийн талаар ерөнхийдөө бол утсыг нь олж тайлдаг. Нэгдүгээрт толгой ороосон цагаан авчвал Амёгийн нууц амраг Жүнвэнгваны өгсөн бэлэг байсан. Амёгийн өрөөнд хамт байсан найз Люагийн хэрэгэлдэг зүйлээс өнгө хэв маяг нь огт өөрөөсөн. Хоёрдугаарт хар гялгар уутыг шалгасан. Хэмжээ нь 65 см-ийг харьцан 62 см-ийн харьцаатай зах зээл дээр төдийлөн олддоггүй том хэмжээний уут байсан. Цагдаа нар Пингминхуа ажилдаг үйлдвэрийн худалдан авалтын даргатай нь уулзаад ийм хэмжээний хар уутыг үйлдвэр дээр өдөр тутам өргөн хэрэгэлдэг хинч амархан авч болох зүйл гэдгийг нь олж тогтоож чаддаг. Тэгэхээр ер нь бол тэдний үйлдвэр дээр байнга ашиглагддаг том хар ут байсан гэсэн. 3 дугаарт Пампан нохойн олсон урт цагаан шуудан дээр Пингминхуагийн хамт ажилдаг Вандекай Сенсигей нарыг дуудаж агаад байцаасан чинь энэ яг Пингминхуагийн байнга авч явдаг уут шуудатай адилхан байна гэж мэдүүлсэн. Ингээд Пингминхуагийн авдаг будааны шуудатай өнгө материал нь бүрэн таарч байгааг бас цагдаа нар олж илрүүлж чадсан. 2013 оны 11 сарын 5-нд түүнийг 11 дахь удаага байцааж байсан өдрөөс цагдаа нар цагаан авч урт цагаан шуудай хар гялгар уут зэргийг Пингминхуагийн өмнөд илгэж тавиад нэг нэгээр нь шинжилгээний үр дүнг түүнд танилцуулж эхэлдэг. Өнгөрсөн бүх хугацаанд тайван царайтай харагдаж байсан Пингминхуа энэ мөчөөс эхлэн хилэн төгдөрч сандарч байгаа шинж тэмдэг нүүрэн дээр нь илэрхий харагдаж эхэлсэн. Түүний сэтгэл зүйн нэлээд ганхаж байгааг мэдэрсэн цагдаа нар хэрэгээ хүлээхэд ойртож байгаа юм байна гэд түүнийг баг зэрэг дарамтлж эхэлсэн. Бүх нотлогоо чи энд байна. Чи эхнэрээ алсан гэдэг чинь тодорхой байна. Амёгийн гар утсыг мөрдөхөд 3 сарын 24-25-нд чиний байрлаж байсан газарт байсан нь тогтоогдсон. Тэгэхээр чи одоо үннээ хэлэх хэрэгтэй гэж түүнийг шахаж эхэлсэн. Тэгэхэд Пингминхуа эцэст нь нам нээж би тэр эмэгтэйг үнэхээр үзэн яддаг байсан гэж хэлээд хэрэгээ хүлээн зөвшөөрч эхэлсэн. Одоо болохоор яг Пингминхуагийн мэдүүлэгт тулгуурснаар энэ хоёрын хооронд юу болсон талаар нь хэргийг дахин сэргээж яар. Пингминхуа 29 настай, харин эхнэр Амё нь болохоор 28 настай байсан. Тэр хоёр Вьетнамд гэрэлсэн. 2007 оны 6 сарын 5-нд тэд охинтой болж ам бүл нэмсэн байгаа. Тэг хэдийгээр охинтой болоод аз жаргалтай байсан ч гэсэндээ санхүүгийн хувьд бол бүр үнэхээр хэцүү байдалд амьдардаг байсан. Аль аль нь боловсрал өндөр биш учраас доктортой сайн ажил болоход маш хэцүү байдаг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал нь улам доройтож үүнээсээ болоод хэрүүл маргаанч гэсэн салхай байдаг. 2011 онд тэд гадаадд ажиллаж ер нь мөнгө олцоход хоёулаа Вьетнамда буцаж ирээд байр худалдаж авъя гэсэн зорилгыг тавиад зуучлалын төлбөр олохын тулд энэ тентхийн найз нөхөд хамаатан садангаасаа мөнгө зээлэн цуглуулж эхэлдэг. Улмаар Пингминхуа 9 сарын 11-нд Амё 11 сарын 24-нд тус Вьетнамаас гарч Тайвань руу ажил хийхээр явцгаасан. Харин охиноо Амёгийн ээж дээр үлдээгээд сар бүр амжиргааны мөнгийг нь гаднаас шилжүүлж байхаар тохиролцдог. За ингээд тэр хоёр Тайванд очиод Тайвань хүмүүсийн хийхээс зайлс хийдэг хүнд ажлуудыг хийж эхэлдэг. Хэдийгээр ийм хүнд ажил хийж байгаа ч гэсэндээ цалин нь бол Тайвань хүмүүсийн олдгийн тал хэмжээний л мөнгийг олдог байсан. Хадгаламж хийх нь битгий хэл сар бүр арай ядан амьдралынхаа зардлыг олж Вьетнам руу арай гэж баг зэрэг мөнгө илгээж чаддаг байсан. Пингминхуа харин харьцангуй ажилдаа бол эхнэрээ бодвол хурдан дасаж үйлдвэрт найз нөхдөдтэй болж ажлын үнэлэлд нь ч гэсэн нэлээд сайжирч эхэлсэн. Харин хүнсний үйлдвэрт ажиллаж исэн эхнэр Амёд нь бол ажиллахад маш хэцүү, давч
хурчуу дарамттай санагдаж өдөр бүрл түүнд там шиг санагддаг байсан. Ингэж агаад 2012 оны 6 сард Амио үйлдвэрээсээ гарч нөхөртөөгөө хамт амьдарч исэн хотоосоо өөр хот буюу Тайпей руу явдаг. За ингээд үүнээс хойш бол Амио болон Пинминхуа хоёр тусдаа өөр хотод амьдарч эхэлсэн гэсэн үг. Хоёулаа Тайванд мөртлөөсөө өөр хотуудад. Пинминхуа амралтынхаа өдрүүдээр галт тэргээр эхнэрийнхээ байгаа Тайпей руу 6 цаг явж очиж эхнэртэйгээ уулздаг байсан. Тайпейд очисон эхнэр Амиогийн хувьд бол ресторанд ажиллаж эхэлдэг. Удалгүй ресторандаа дасаж хятад хэлнч гэсэндээ сайжирч хамт олонтойгоо нэлийн найз нөхөд болж эхэлсэн. Тэг ингэж байгаад ажилдаг рестораныхаа тоогооч болох Жумвэн Хуантай харилцаа нь нэлийн дотносож бүр хайр дурлалын хэмжээнд хүрч эхэлсэн. 2013 оны 1 сард Пинминхуа эхнэр нь 2 гар утас хэрэглэж байгааг нь олж мэддэг. Ингээд эхнэрээсээ асуусан чинь Амио хэлэхдээ Амио ажлын газрын хүн бэлгэлсэн гэж тайлбарсан ч гэсэндээ нөхөр нь ер нь бол энэ үеэс эхлээд эхнэрээ сэрдэж эхэлсэн. Тэр нууцаар утасны дуудлага, түүний мессежүүдийг нь шалгахад Амио нэг дугаартай өдөр бүр хэдэн 10 удаа холбогддог болохыг нь олж мэддэг. Тэр дугаар нь бол тогооч Жумвэн Гуангийнх байсан. Эхнэрийнхээ өөр хүнтэй уулзаж байгаа гэдгийг баттай мэдсэн Пинминхуа уурлан эхнэрдээ маш их гомдсон ч гэсэндээ эхнэрээ орхиж чадалгүй уучлж Жумвэн Гуантай дахиж уулзахгүй гэсэн эхнэрийнхээ амлалтыг аваад амьдралаа үргэлжлүүлэхээр болдог. Гэвч Амио бол Жумвэн Гуаныг орхих бодолгүй байсан. Тэр их нөхрийнхөө нүднээс далдуур харилцаагаа үргэлжлүүлсээр байж байгаад 3 сарын дунд үеэс бүр Жумвэн Гуаны гэрт очиж хамт амьдарч эхэлдэг. Харин нөхөртөө мэддэхгүй тулд өөрийнхөө нөгөө түрээсэлдэг байсан байраа бол гэрээг нь үргэлжлүүлээд ингээд хоосон түрээслээд өөрөө болохоор Жумвэн Гуанид очиж амьдарсан. Тэгээ нөхрийгөө ирэх үе болохоор буцаад нөгөө түрээсэлдэг байрлуугаа очиод ганцаараа амьдарч байгаа юм шиг дүрсгдэг болсон. 2013 оны 3 сарын 23-нд Пинминхуа ажилласаа чөлөө аваад эхнэртэйгээ уулзахаар Тайпейд ирдэг. Тэр эхнэртэй гинтийн бэлэг өгч баярлуулахаар шийдээд цэцгийн баглаа хүртэл худалдаж аваад эхнэрийнхээ ажилдаг ресторан дээр нууцаар очдог. Гэтэл тэнд эхнэр нь нэг эрэгтэйтэй тоглож наадан тэрвэрч эрхэлж байгаа харагддаг. Тэр эрэгтэй нь бол нөгөө тогооч Жумвэн Гуанэсан. Нүдэн дээр нь эхнэр нь өөр эрэгтэйтэй тэрвэрлдэж байгааг харсан Пинминхуа уур хилэнгээ барьж дийлэлгүй шууд л очиод эхнэрийнхээ нүүрлүү алгадаж Жумвэн Гуан руу хашгирч эхэлдэг. Гинт нөхөр нь гарч ирснийг хараад айж сандарсан Жумвэн Гуан би нөхөртөө гэдгийг нь мдээгүй гэж худлаа яриад уучлал гуйгаад тэгээд ер нь бол эхнэртэй чинь дахиад уулзахгүй гэж түүнд амладаг. Пинминхуагийн уур намжих шинжгүй болоход Амио төлгүй үйлчлүүлэгчид ороод ирнэ ажил тарахаар хоёлаа яриагаа үргэлжлүүлье гэж хэлээд нөхрийгөө явуулсан. Пинминхуа бол рестораны гадаа эхнэрийнхээ ажил тарахыг хүлээж байгаад ажил тарсныхан дараа тэд Шанлын метроны буудлын дээр уулзцаадаг. Амио Жумвэн Гуантай салсан утсыг нь би буцаагаад өгчихсөн гэж нөхөртөө хэлсэн. Гэхдээ Пинминхуа бол үүнд нь ерөөсөө итгээгүй. Тэгэд улмаар хоёлоо бол Амиогийн түрээсэлдэг байрлал очиж яриагаа үргэлжлүүлэхээр шийддэг. Мэдээж энэ үед бол нөхөр Пинминхуагийн уур нь бол дээд зэгтээ хүрсэн. Амио юу ч гэж тайлбарласан. Ерөөсөө түүнийг уучлж чадахгүй байсан. Оройн 8 цагийн үед Амио болоод Пинминхуа хоёрын хэрүүл маргаан бол эцэстээ тулаад Амио ер нь бол нөхрөөсөө салъя гэсэн үгийг хэлээд нөгөө тогооч залуу руу уцтаад намайг ирээд аваач гэж хэлсэн байгаа. Мэдээж тогооч бол тэдний ирж Амиог ирж аваагүй. Оройн 10 цаг 5 минутын үед Амио Вьетнам дахь ээж рүүгээ залгаад Пинминхуа намайг бараг алах юм шиг байна. Би Вьетнам руугаа буцмаар байна гэж хэлсэн. Тэгээ энэ үед болохоор ээж нь охиныгоо зүгээр л нөхртөөгөө муудалж байгаа юм байна гэж бодоод түүнийг тайвшруулад утсаа таслсан байсан. Үүний дараа болохоор Пинминхуагийн хэлж байгаагаар тэр хоёр бол үргэлжлүүлээд маш их хэрэлдэж эхэлсэн. Амио түүн рүү уурлан орилж хашгичин би ер нь чамаас салмаар байна гэж хэлж эхэлсэн. Пинминхуа бол энэ үед өөрийгөө хянах боломжгүй болж ухаан санаагаа алдан өрөөнөөс гарах гэж байсан Амиог орлуу чирч авчираад дэрээр нүүрэн дээр нь дарсан гэж хэлж байгаа. Тэгээ Амио бол түүний өдөөс хичнээн тэмцэлсэн ч гэсэндээ мэдээж нөхрийнхөө хүчийг бол барж чадаагүй, удалгүй орон дээр ухаан алдаж унсан. Түүнийг ухаан алдсны дараа Амиог орхиод Пинминхуа тагтан дээр гарч тамхи татаад буцаж орж ирээд эхнэрийнхээ хажууд унтсан гэж байгаа. Маргааш өглөө нь 3 сарын 24-ний өглөө 6 цагт Пинминхуа эхнэрийгээ амь насаа алдсан гэдгийг нь баттай бүрэн ухаарч ойлгоод тагтнаас хутга авч ирээд Амиог угаалгын өрөөрөө зөөж аваачаад түүний биеийг хувааж эхэлсэн гэж хэлж байгаа. Тухайн үед болохоор хутга нь маш ир муу байсан учраас өглөөний 9 цагт гэрийнхээ ойролцоох зах руу очиод тэндээс том галтгооны хутга худалдаж авч буцаж ирээд нэрийнхээ цогцыг хэсэглэн хуваагаад аялын цөнхнүүдэд хийсэн гэж мэдүүлэг өгж байгаа. Дараа нь
тэр мөр үлдээхгүй тулд байраа маш сайн цэвэрлээд цусаар бохирдсон салфетик болон хэрэг хийхдээ ашигласан бүх зүйлсүүдээ цүнхэнд хийгээд ойролцоох өвсөн дунд байдаг хогийн саванд аваачиж хайсан гэж хэлж байгаа. Тэгэд үүнийхээ дараа болохоор эхнэрээ хувааж хийсэн 3 цүнхээ бариад доошоо бууж такси барьсан. Энэ үед болохоор байрны эзэн түүнийг маш олон цүнх авч явж байгааг нь харсан гэдгээ сүүлд цагдаа нарт мэдүүлсэн байсан. За ингээд цагдаа нар болохоор яг түүний суугаад явсан такси гэж хэлж байгаа таксиг бол олж илрүүлээд таксины жолоочтой нь уулзсан. Тэгэхэд бол таксины жолооч хэлэхдээ Пименхуаг Тайпегээс Тайнан руу хүргэж өгсөн гэдгийг хэлдэг. Таксины жолооч хэлэхдээ Пименхуа сүүлийн үед суулгасан жочдоос хамгийн их санаанд үлдсэн хүннээс яагаад гэх юм бол тэр эхлээд нэг газар руу явна гэж хэлснээр дараа нь гинт явах гэжсэн газраа Тайнан болгож өөрчилсөн. Жолооч таксины мөнгө $50,050 болно гэж хэлсэн чинь Пименхуа танаа завсан шинжүүгээр хүлээн зөвшөөрсөн гэж байгаа. Тэгээ энэ нь бол нэлээд их мөнгө байсан гэсэн үг. Тэгээд ер нь бол гадаадын ажилчид ийм их мөнгөийг төлж таксинд явах тохиолдол маш бага байдаг учраас би хувьд бол нэлээд гайхаад үлдсэн юм а гэж жолооч цагдаа нарт хэлдэг. Тэд ойролцоогоор 300 км явсны дараа Пименхуа нэг терминал дээр буугаад үлдсэн гэж хэлж байгаа. Тэгээ тэр үед болохоор нөгөө ачиж явсан 3 цүнхээ аваад буусан гэдгийг таксины жолооч хэлсэн. Харин Пименхуа болохоор үүнээс хойш цогцтой цүнхээ өөрөө цааш нь авч яваад тэгээ цогцнуудыг эн тэнд хайсан гэдгийг цагдаа нарт мэдүүлж байгаа. Эхнэрийнхээ цогцыг эн тэнд хайсныхаа дараа өөрийнхөө компанийнхаа байранд буцаж ирээд амраад тэгээд маргааш нь юу ч болоогүй юм шиг ердөөхөөр ажилдаа явсан гэж мэдүүлсэн. Тэгээд түүнтэй хамт ажилладаг ажлагчид нь бол түүнийг ямар ч тийм сэжигтэй зүйл ерөөсөө харуулаагүй. Яг л өмнөх шиг ажиллаа хийж байсан. Юу ч анзаараагүй гэж мэдүүлэг өгсөн байсан. За тэгээ энэ хүртэл болохоор Пименхуагийн мэдүүлгийн гол агуулгууд нь нэсэн. Тэгээ энэ болохоор мэдээж нэг хүний мэдүүлэг учраас бүх зүйлийг 100% үнэмшгэд бол бас бэрх. Тэгтээ цагдаа нар бол ерөнхийдөө түүнийг эхнэрийнхээ араар тавилтанд уурлаж, урьдчилан бодож төлөвлөсөн зохион байгуулалттай алга байна гэж дүгнсэн. Дараа нь цагдаа нар Амёгийн биеийн зарим хэсгүүдийг нь олж чадсан ч гэсэндээ доод бие нь усанд урсаж алга болсон бололтой эцсээ хүртэл яг биений доод хэсгийг нь бол арай олж чадаагүй. 2014 оны 12 сард Пименхуаг хүн алах болон цогцсыг нуух доромжлох зэрэг зүйл ангиар нийт 18 жилийн харих ялаар ялалсан. Ялаа эдэлж дуусмагцаа түүнийг Вьетнам руу налбтан буцаах шийдвэр гарсан. Шүүх хурал дуусны дараа нэг сэтгүүлч Пименхуагаас суллагдсныхаа дараа чи юу их вэ гэд асуусан чинь тэр хэлэхдээ би одоо эхнэрчгүй басан охин маань намайг шоронгоос гараад очиход таних эсхийг ч мэдэхгүй байна. Тийм учраас энэ талаар одоо хариулж чадахгүй нэ. Шоронд байхдаа бодё гэсэн тийм тайлбарыг өгсөн. За ингээд хэрэгтэн Пименхуагийн хувьд бол шоронд одоо ингэ байгаа. Гэхдээ одоо л ерөнхийдөө бараг 10 жил орчмоо эдэлчихсэн гэсэн үг. Тэгэхээр удахгүй бас шоронгоос суллагдана. Бас нэлийн залуудаа шоронгоос суллагдана. Тэгэхээр түүнд бол үргэлжлүүлээд шоронгоос гараад амьдрал бол нэлээд урт байгаа гэсэн үг. Энэ хэрэг дээр бас та бүхэн юу гэж бодож гин? Одоо өөрт төрж байгаа сэтгэлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.